Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэнд Google-ийн Notebook LM гэдэг AI хэрэгслийг хэрхэн ашиглах, ямар давуу талтай бас юунд болгоомжлох хэрэгтэй талаар тайлбарж өгнө. За нэгдүгээрт Notebook LM гэж юу вэ? Notebook LM бол таны оролцсон их сурвалжууд дээр үндэслэн ажилладаг AI төлөвлөлийн систем юм. Өөрөөр хэлбэл PDF, Doc-link, зураг гэд бүх материалыг нэг дор оруулаад тэтгэрийг ойлгож, тайлбарлаж, нэгтгэж өгдөг хувийн туслах юм. Хоёрт Notebook LM-ийг хэрхэн ашиглах вэ? Нэгдүгээр алхам шинэ ноутбук үүсгэх. Notebook LM руу орно. New notebook дээр дарна. Жишээ нь IB Economy Internet Assessment, эсээ судалгаа, уншлагын тэмдэглэлт гэх мэтнэр өгнө. Хоёрдугаар алхам их сурвалжаа оруулах. Та дараах төрлийн файлуудыг оруулж PDF, Google Docs, Web link, зураг, номын хуудасны фото. Гуравдугаар алхам их сурвалжтайгаа чадлах. Та эдгээр асуултуудыг асууж болно. Энэ бүлгийг товч тайлбар, хялбар хэлээр тайлбарлах, харгалзуулах шинжилгээ хийгээд презентацийн офлайн гаргадаг. Дөрөвдүгээр алхам үүсгэсэн контент ашиглах. AI танд дараах зүйлийг хийж өгнө. Хураангуйлах, судалгааны тэмдэглэл, презентацийн скрипт, шалгалтын тестийн асуулт, харьцуулал, дүгнэлт, дуу авины overview. Тавдугаар алхам нөөц фото экспорт хийх эсвэл хуулж авах. Бэлгсэн текстийг Docs руугаа гаргаад эсвэл шууд хичээлд ашиглах. За одоо энэ ноутбук LM-ийг ашиглаад иймэрхүү давуу талууд үүсэх боломжтой буюу эхлээд хугацаа хэмнэн, урт төвхтэй текстийг хормын дотор товчно. Хоёрт хэцүү ойлголтыг амархан болно. Гуравт сурагчдад супер хэрэгтэй Internet Assessment, Extended TOEFL хичээлийн тэмдэглэл, шалгалтын давталгаанд төгс, худлаа мэдээлэл өгөх магадлал багтай. Зөвхөн таны оролцсон их сурвалжаас хариу гардаг юм. Зөв гişэлтэй аль файл ямар хэсгээс авсан болохыг зааж өгнө. За энэ нэг энэхүү AI ашигласан бас иймэрхүү сөрөг талууд гарах боломжтой ба AI хэд найдах, өөрөө бодох чадвар буурах буюу critical thinking чадвар чинь үнэхээр муу. Хэд их хэлбэрчил тайлбарлах, зарим нарийн санаа алга болж номны үндсэн ойлголтуудаас хасагдаж болно гэсэн үг. Гуравт плагиатын эрсдэл. AI-ийн текстийг шууд копи хийвэл илрэх боломжтой. Дөрөвдүгээр их сурвалж дутвал хариуц дутууг нь буруу ойлголт авч болцсохгүй. Тавт хэд итгэх. AI-ийн өгсөн тайлбар 100% гэж одоо шалгахгүй өнгөрөх. Тиймээс та нар 2-3 удаа нэгтлэн шалгах зүйтэй юм аа. За тавт зөв ойлгохгүй ажиллах зөвлөмжийг одоо би та нарт хэлж өгье. Эхлээд өөрөө эхлээд унш. AI-г орлох хэрэгсэлж, тусдах хэрэгсэл гэж ойлгох. Хоёрт хураангуйг бүрэн хуулахгүй, өөрийн үгээр дахин бич. Ингэсээр чи үнэхээр ойлгож AI илрүүлэх хэрэгслээс холдно. Гуравт чухал зүйлийг сурвалжаас нэгтэл баг зэрэг алдаа гарах магадaltaй юм. Тиймээс та нар их сурвалжаа дахин шалгаж өөрийнх нь хийсэн хураангуйлсан зүйлтэй таарч ийнү гэдгийг шалгах хэрэгтэй. Дөрөвт чанартай материал оруул. Муу их сурвалжаас муу хариу ойлгомжтой гарна. Тавт AI-тай ярилцаж өөрийгөө хөгжүүл. Жишээ нь өөр өнцгөөс тайлбарлах. Энэ санааны сул тал нь юу вэ? Надад бодож үзэх асуулт өг гэсэн тиймэрхүү асуулт сууж болно. За дүгнэлт хэлэхэд ноутбук LM бос өчтөд маш хүчтэй хэрэгсэл юм. Зөв ашиглал цаг юмн ойлгоо сайжрна. Судалгаа илүү зэгцтэй болно. Харин нэг хэд найдахгүй үргэлж өөрийн сэтгэлгээ түрүүн тавьж ашиглах хамгийн үр дүнтэй юм аа.